амар цай тавьснаа. Цай уужснаа би бас ингээд пив рүү хараад байгаа шүү дээ. Харцсан зүгтэй шээ. Тэгээ сая амссан. Яг зөөлхөн байна. Амар гоё. Сумогийн гарантаар амарч болдго маа. Нэг бол сумогоо бол нэг бол ирж байрлаач. Араа юм аа гэсэн үг шүү дээ. Нэг талаас нөгөө талаас утгаас нь аав нь би хувьдаа өөртөө боддоор аав гэртээ суугаад бичээд юм кино харсан. Шалц киногоо аяна өнгөрсөн 10 сард нээлээ тэгээд кино маань одоо театрт хэмжээд гарч байна. Сайн байцгаана уу? Ноён нуруу нэвтрүүлэгтэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Ингээд ээлж дугаар маань та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За ингээд өнөөдрийн манай нэвтрүүлгийн хүндтэй зочноор Инх тайвны Батнямбуу. За өдрийн мэндгөө. за баярлалаа. Найз сая жүжигчин Батнямбуу гэж танилцуулгуу, найруулагч Батнямбуу гэж танилцуул. Яг энэхүү хоорондоос нэг жоохон бодол хийлсэн ямарч ирсэн. Батнямбуу гэлээ. Жүжигчин л гэж явна л да, тий. Жүжигчин Батнямбуу л гэж. Сая бол яг анхныхаа киног найруулж одоо тий хөлгийдэн авсан одоо сэтгэлийн үеийн сайхан киногоо кино театруудаар гаргаад явчихна да. Тийм байх. За өнөөдөр Батнямбуутайгаа Батнаатайгаа тий Батнаатайгаа биднээс чинь бүр бас эртний сайхан найзууд. Тийм бах тий. Бүр оюутан цагийн. Сэтгэлийн юу гэдэг чинь та хоёроо сая цуг тоглолоо тий. Сэтгэлийн уяа. Сэтгэлийн уяа тий. Сайхан. За сэтгэлийн уяа киноныхаа талаар яваанда гоё. За. Яриа За, орж тэгээ. ирнэ. Аль бие усаа танилцаагүй. За тий. За санжруулах. Батнямбуу. За. Би бол таныг бол бас эртнээс мэднэ. Манай гэр бүлэрээ дуртай жүжигчдийн нэг бас. За ингээд өнөөдөр сайхан яриа өрнүүлнэ хөө. За. За ямар ч байсан ноён нуруу гэж энэ их хүндтэй энэ хүн санагдаж байна. Нэр нь амар том санагдаад заа байц нэвтрүүлэгт орооч гэд урилга ирэхэд би ч одоо яг ноён нуруу юу лээ гэж бодогдох шиг нэг юм сүрдээд гэнэ. Тэгээ ноён нуруу гэдэг бол тийм айхтар өндөр босго тавихгүйгээр өнөөдөр миний найз чинь яг уран бүтээлээрээ арт түмэндээ хийсэн бүтээсэн зүйлтэй сайхан одоо өнөөдөр шинэхэн уран бүтээлээ нээсэн тэр киноныхаа ерөнхий найруулагчаар ажиллаад бас найруулагчийн карьерийг эхлүүлж яваа. Ийм сайхан амжилттай одтой гялцаж яваа. Найздаа бас баяр хүргье. Тэгээд аягүй гоё хөндлөж оруулж байгаа явдалд маш их баяртай байна. За сая сэтгэлийн уяа гэж уран сайхны киног 4 сарын 16-наас бүх кино театруудаар гаргаад эхэлжлээ. Энэ кинонд бас өөрөө найруулагчаараа ажиллалаа, жүжигчнэрээ ажиллалаа. Тэгээ манай анхаа маань бас жүжигчнэр ажилласан. Киноны хувьд бол одоо сайхан Монгол ахуй, тий, хүний сайхан сэтгэл, одоо эр хүн гэдэг бас талыг ямар байх ёстой, ямар хүн одоо эр хүний сэтгэл гэж юу юм бэ гэдэг талаар бас хүндхийг хичээж одоо энэ кинонд тусгасан. Сүүлийн үед Батнаг тийм ээ дэлгэцээр аягүй хардаг болоо. Тэр маань сүүлийн үеийн кинонд ямар амар чанартай тоглолт юм. Ямар амар юм бэ? Тэр кино руу ортол сүүлийн үед нөгөө хөгтөө өргөлдөг кино тий. Тэрмэр бол тий амар эс. Бид тэр Японд хат үзчихсэн байхгүй. Тэнд амьдардаг байх та. Тэгээ би манай одоо удамд бол одоо тийм яг урлагийн талын хүн бол байхгүй. Тий. Яг аав ээж одоо манай аавын талынхан гэх юм бол одоо сайхан тийм авьяастай хүмүүс бол тий. Дуулж хуурдж хөгжимддөг тий. Одоо тийм алиошин замтай гэдэг тий хүмүүсийг айгуу сайн явуулдаг ч гэх юм уу тий. Тиймэрхүү хүмүүс одоо манай аавын талд бол хвчлэн байдаг. Тэгээ яг урлагийн сургуульд бол би чи 2007 онд кино урлагийн дээд сургуулийг төгссөн. Жүжигчний мэргэжлээрээ төгссөн. Би чинь төгсөөл 14 онсон тэгэл нэг 20 хоног дээрээс нь шууд л төмрийн үйлдвэрт ажилласан шүү дээ. Шал хамаагүй газар төмрийн үйлдвэр. Гэхдээ тэр чинь амьдрал ингээд зулгаагаад байгаа юм чи. тэгэл тий. Тэг юм хийхгүй бол болохгүй гад идэг. Тэгээд төмрийн үйлдвэрт очиж. Хэвээ нэг 3 сар ажилласан. Зуны 3 сарыг л ажиллаж байгаа байхгүй. Тинчээ тэгэхэд л нөө хаягдл төмрүүдийг хурааж аваад хайлуулна. Шаттай хайлуулсан төмрөө одоо гулдмаа болгож юу яана. Том гулдмаанууд болгож 100-нд хийгээл гарч ирсэн төмрнүүд за эстоного яраасан юм ингэдгийн байлээ л дээ. Бүдүүн том гулдмаа гарч ирээд ингээд эргэж байгаа юм төхөөрөмж рүү оронгууд арай жоохон нарийнхан болж гарч ирэнгүүт тэрийг ингээд ингэж явсараа сүулдэ арматурын төмөр болж гарч ирдэг юм
арматурын үйлдвэрлэл гэхгүй юу? Тэр гэхэд юу бодогдож байсан гэхээр яг тэнд ингээл нэг уран бүтээл сэтгэлгээ хүнд төрөөд ит юм. Сургуулийн төгссөн болоод ч тэр юм уу тий. Энэгээр нэрээ нэг кино хийсэн. Ингээл янзын санаа сэтэл идея ингээл бодогдоод нэрээ эн чинь мундаг залуучууд ажилт юм байна гэдэг хамгийн түрүүнд буусан юм тэр байхгүй. Тэнд яг ингээ ороод харах юм бол халуун юм пишн дотроос гулдмаануудыг ингээд том хачаар ингээд татчих байгаа байхгүй. Гаргаж ирээд уулаанд өнгөрч шин. Гар аргаар тэр нэгээд. Гар аргаар. Тэгээд нүв нүцгэн залуучууд заяа шорттой доогуура нэг юм израил өмсцэн тий дээгүүрээ нүцгэн амар халуун бүр битүүхөөс хожцсон залуучууд бэлээдтэй тэгэл болоо. Тэр юм өмсрүүл ингээд би зүгээр төлөгдсөн бол залуучууд зөндөө. Тэгээд тэр чинь ингээд татаад ингээд яг ингээд нуруу харуул зогсож байгаа л татаал энтлийнхаа яг юм зам руу ингээл чиглүүлээл тавьдаг юм байна. Тэгэл уулан юм ингээл моо шиг ингээл улаан юм явсараа гал сүлдө арматурын төмөр болоод тэр тавцсан дээр ингэж гарч ирдэг. За тэр тунд ч нөгөө нэг мотор цотор ингээд бас гацна. Тэгэнгүүт татагдахад л яа тэр нөгөө улаасан төмөрч орж ирэл шах гэл хүмүүсийн нуруу Гойдох юм бол тий. төлөгдөж үлдсэн залуучууд байна. Тэр Маш хүнд нөхцөл. амар хүнд нөхцөл. Бас л тэр хүмүүсийн л хийх ажил. Зүгээр тэнцээ зүгээр ирчүүдийн буцалж байгаа газар байна. Тийм. Тэгээд тэрийг харчаад үнэхээр ёо ямар бишэрмээр юм бэ. Энд би нэг юм хийх ёстой юм байна да гэдэг нэг юм яг ингээл сэдв юм бодогдоод одоо ч бодогдож явдаг байхгүй юу? Би бас яг бутаатай адилхан сургууль төгсчөөд гэдэг чинь одоо сумоогоос зодог тайлаад сумод байх нэг 15 жил тийм ээ би одоо эрэгтэй хүн болчлоо, эр хүн болчлоо, одоо юу ч хийхэд бэлэн болчлоо гэж гарахад амьдрал дээр гарахад надад мэрэгжил эзэмсэн юм юу ч байхгүй. Би сумоогоор одоо өөр газар очиод цалин авч хоол идэхгүй шүү дээ. Яг тэр үед Америкт очсон нэг сургууль сурна гэж очсон байж хаад Америкт байдаг цог ах, хоёрыг ах гэдэг хоёр хүн бас яг ажил их нэрлэгээд байгаа юм чи хичээд ч юм уу. Санжир өрөөдөр чаддсан бол хийгээд үзэг. Тэгээд тухайн үед айгүй ичингүүрэн ажил хийж исэн юм. Одоо амар тэр өнгөрсөн нэг тэр Америкт байсан нэг жилийн хугацаанд амар бахархалтай хинт ч гэсэн ярихад гоё байд. Би анх ийм ажил хийж үзчихлээ шүү дээ. 30 орцсон шүү дээ. Анх ажил хийгээд цалин авдаг, хүүхдтэй нэг памперс үгийг авч өгдөг. Ийм гоё амттай тэр хичнээн 10 ах нар тэгэж ажиллаж байна. Өдөрт 3-4 ажил хийгээд. Тэгээд одоо бодоход тэр үе амар тэр үйлдвэрт одоо чулууны үйлдвэр байхгүй юу? Тэнд ажиллаж исэн амар гоё дурсамжтай ийм юм хийж исэн. Ингээд энийгээ одоо давдгийн тийм ээ одоо уулч давн усч гатлна гэдэг шиг. Яг тэрэн шиг аюу гоё хамт олон дотор надад анхны ажил сургаж исэн гэж бодох сая яг адилхан санагдлаа л та. Нөгөө мартагдахгүй тий. Тий амар гоё үлдчихсэн шүү дээ. Би одоо багасаа л одоо хүнд хүчээр ажил бас нөгөө гэр хороолт өссөн болохоор яг л хийж өссөн болохоор яг тийм ажлууд руу хийхэд ер нь одоо айгу тийм дөртөө гэдэг юм уу тий нэг юм. Очоод бас нэг гологдоод байхгүй тий. Хаач утсан нэг наац цааш нь болго гэхэд яг хүнд нэг сансан хүрээд сэтгэлээсээ ажиллаждаг ч гэх юм уу тий. Хөдөлмөр хийхэд нэг хүнд харагддаг шүү дээ санаас. Ер нь тэгээд ялангуяа эр хүн бол аливаа юмыг тий хар бор ажил байна уу бүхэл юмыг хийж үзэж давж туулж байх тусмаа амьдралд тэрэндээ улам одоо яг үнэ цаашдаа амьдралаа авч явах гэх юм уу амьдралдаа тий аливаа дараагийн хэрэг болох маш хэрэг болж байгаа юм. Ер нь одоо тэр сургууль төгсөөд хамгийн тэр анхны ажил дээр аюу их л юм бодогдож ирсэн. Урд нь одоо ийм ажлууд хийж лээсэн зөндөө тий хүний тулаалд аваад хийж чадах одоо хүний хийдгүй юм хийж байгаа ш. Яг л хийдэг юм хийж байгаа. Гэхдээ энэ дэр би нэрээ ямар зорилготой сургуульд орсон юм бэ гэдгээ боддгийм бил. Би тий би одоо яг энэ мэрэгчлэлээр нэр ажиллах юм ажиллахгүй юм уу? Яг яах ёстой. Тэгээд бодсон 3 сар ажиллаж орж ирээд ер нь би урлагл хийх гэж урлагтал ажиллах гэж орж ирсэн юм чи урлаг руугаа л ер нь орё. Тэгэл урлагт орж ирээл мэдээж шууд бас дахиад нөгөөх шууд жүжигчнэр ажиллана гэдэг чинь тэгэл тулгарна шүү дээ. Туршлага дутан зүгээр сурч байгаа гараад ирсэн хүүхдэд тэр ажлын байран дээр яг аваад ажиллуулна гэдэг чинь шал өөр асуудал шүү дээ. Тэгээд мэдээж нөгөө туслахаас нь эхэлнэ гэдэг шиг тий хамгийн эхлээл туслахаас нь за киноныхоо ямар ч үсэн
энэ нэг юм юу руугаа орох хэрэгтэй юм байна. Тий, уур амьсгал руугаа орох хэрэгтэй юм. Энэ дунд нь байж хүн ингээд нэг өөр тий боломжууд гарч ирнэ гэдэг л юмыг л ойлгосон л. Тэгээд ямар ч үсэн урлаг руу киноныхоо гэрлийн ажил руу орж илоо. Туслахаас нэхлэл хамгийн анх. Тэгээд кинон дээр гэрлийн туслах хийж эхлэв. Тэгээд хажуугаар нь бас X2 production-тайгаа бас нэг юм сэтгэлд байгаад нэг жүжигчин гэдэг нэг юм чил байгаад байгаа юм чи. Өөрийн бас нэг юм тэр нэг юм одоо стан галзуурна гэдэг шиг тийм нэг галзуу барын аманд гэдэг шиг тийм нэг юм дотор байгаад байгаа хөөх. Тэрийг л ямар ч сайн аваачиж яг мэрэгчлэр ажиллах ёстой гэдгээр би X2 production дээр анх очиж онаах одноог чаглах хатар дээр уулзж исэн. Тэгээ би танай production ажилламаар байна гэдэг. Тэгээ шалхуулсан тухайн үед бол одоо шоу тоглолт гэдэг бол ид. Тэ хошуу урлагийн продакшнууд бол ид үйсэн үе байхгүй юу. Тэгэл орсон олон залуучууд өрсөлдөөнч байсан. Тэгэл бүжиг тэ ер нь юмд яаж ажиллаж гин гэдэг байдлыг хараад за юусэн дагалдаад үзгээд тэгэл орсон. Тэгээд X2 production маань бас сайхан хүлээж авсан. Хажуугаар нь тэгээ одоо хошуу урлагийн продакшн чинь одоо намартай 2 тоглолт. Одоо жилдээ нэг 5 тоглолт ч гэдэг юм уу дийдлэн тэ нэг тиймэрхүү л тоглолтууд хийдэг. Бус цагт бол одоо кино ганц жилд ганц кино хийж чадахгүй юу гэдэг нэг асуудал байдаг байсан. Тэгээд хажуугаар нь бас киноныхоо гэрлийн ажлыг зайлшгүй хийж сурах хэрэгтэй гэдгээр хэдэн одоо манай гэрлийн Батбаяр ах гэж манай кино урлагийнхан бол сайн мэднэ. Энэ ах дээрээ одоо гэрэлтүүлэгчийн туслахаас нэх болол тэгэл ажиллаж эхэлсэн. Тэгэл одоо яг киноныхоо энэ камерын арт ажиллаж байгаа хүмүүсийн арталт ажиллана гэдэг чинь амар гоё юм чи. Тэгэл ер нь урлаг дотроо одоо энэ чинээс чи гарахгүй штэ цаашлал үзэн штэ л гэдэг нь бодол төрсөн ш. Тэгэхээр тэр зөвхөн камераар гарах биш нэгээс нь эхлэв тийм ээ. Тэр камерны ард одоо энэ гэрэлтүүлэг одоо ингээл жигдэр юу хичнээн гэрэл камер болдог үлээ тий. Энэний ардаас нь эхэлж ажиллана гэдэг чинь нөгөө нэгээс нь эхэлнэ гэдэг чинь одоо энэ камерныхаа ур зогсгож гисэн тэр хүмүүсийнхаа зовлон жаргалыг ч ойлгодог мэдрэмжийн ч гэсэн адилхан мэдэрч байгаа болохоор бүр их гүнзгий ордог гэж магадгүй л тийм ээ. Нэгээс нь эхэлж ажилласан болохоор нэг шиг юм уу? За тий. За юу яах вэ? Гурлаа нэг компани хий та. За тий. Манай Батнагийн маань анхны дүр ямар киноны ямар дүр вэ? Боловсролт суугдал визийн 40 ангит мөрдөгч гэдэг ном дээр нэг ангит дээр нь эсрэг дүр дээр бас нэг ороод яг бас яг ахтайгаа хамт тоглоод яг ингээл ах зааж өгөөл тий. Бити би одоо санаа зовлтгүй штэ гэл. Тэгэл аягүй гой заалгаал ингээд тоглож байлаа. Туршлагагүй тий. Ардталт нь ажиллаж байгаа ч гэсэн бас айцтай л байсан. Тэгээд тоглоод тэнцээс аягүй гой урам авч илаа. Тэндээс бас үдсэн одоо манай ойр дотны 10 жилийн найзуудаас тий. Стан нэрэ гоё шүү мэшүү гэл амар гоё урмын үг авч ийсэн. Тэгээд дараа нь Батүлзийн ах Насарны цаг гэж кинонд Болдэрдэн ахын бас нэг юм туслах тий. Нэг тийм жижиг цолтой нэг цагтаагийн нэг тийм дүр дээр ажиллаж илаа. Тэр бас айгүй гоё байлаа. За тэр дүр дээр ажиллаад бас айгүй гоё урам авч илаа. Хүмүүст илүү таашаагдаад одоо үзэн ядагдсан дүр бол одоо ялцчихгүй хувьсэл продакшн ээ. Тэнгэрээс босоод киноны лутын дүр. Энэ дүрээр бол хүмүүс одоо маш сайн тий маш сайн үзэн ядаж хараа тоонд нь буусаа гэдэг шиг тий. За хэдүүлээ. За цагаан төрөөдсөн баярлалаа. Баярлалаа. Хоёр найзтай бас маш их баярлалаа тий. Баярлалаа. Танаа ресторанд би одоо 2 дахь орж ирж байна. Урд нь орж ирж маш сайхан тэр сумуучтын иддэг шүлнүүд гээд тэр шүл айгүй гоё байсан. Би тэгээд анхаад хэлчихсэн. Гэсэн дараа нь гэр бүлээрээ орж ирж ямар гоё юм тайван газар вэ. Тэгэл хүн орой ингээд суухад л ийшээ ингээд хотоо гараал тий. Үнэхээр гоё ингээд нэг юм тайван орчныг бүрдүүлж өгсөн байл.
монтажаар Хармоо хүжи Big Fun. Нөө дамжаагааг гудамжны биггүй банд нар чулуу нүүлгсэн гэдэг нэг тийм яриа байдаг штэ. Эсрэг дүрд молмын дүрийнх нь дарааж гэлөө. Хэд сая нөгөө Батнаа хэлсэн штэ. Лутын дүр ер нь хүмүүст их хүрсэн санагддаг. Тэг яг тэр эсрэг дүр яг ер нь Батнаад тийм тохиолдол гарав. Гудамжинд явж байхад ер нь хүмүүс яаж ийн? Харцаараа чулуу шиднэ гэдэг шиг тийм. Одоо нөгөө юм бас байна гэж. харцаараа чулуу шидээд ингээд жоохон юм дөлөх маягтай ингээд дотроо ингээд би ч яах гээд байгаа тий тэр хүнийг би яах гээд байгаа тэгэхээр тэр хүн ингээд нэг юм жоохон дөлөөд юм цугтчих гээд байгаа харц марсангүйгээр ийм юмнууд бол зөндөө тий анх тэр тэнгээс сууд гарсны дараа цуг лифтэнд суухад л эмхтэй хүмүүс чирэгдэг штеп айгуу сонирн болчтой тий одоо жишээ нь ингээд лифтэнд явж байгаа лифт онгоогоор суух гэсэн хүн болдог юм байна. Болно ч гэх юм уу тийм ийм асуудлууд бол зөндөө. Орж өөрөө ингэ зогсдог юм байна. Тийм юм бол байдаг. Тийм бах тий. Би нөгөө ээж надтай гэрлээч гэдэг нэг кино тий эсрэг дүр явсан шүү дээ. Тоолсон байхгүй яг сэтгэл зүйчээ. Тэгсэн чинь тэр кино дараа нөгөө ардын бод ингээд нөгөө хүмүүс ингээд үзээд явж идэг тэр дэлгэцэн дээр л ээж надтай гэрлээч кино гарч ийн л да. Тэгээ би ингээд харж байсан чинь нэг гэр бүл ингэ суучихсан. Тэгсэн чинь миний дүрс гараад ирсэн чинь тэр ихнэр монголог гэж авсан. Одоо юу гэдэг аз жаргалт хүн киноноос гоё юм юу мэдрэх гээд штэ тий. Тэгэхэд тэрийг ингээд улам хүчтэй болгохын тулд тэнд заавал ингээд хүнийг уурын хөтлөж хамгийн дээцэг дээр доороос нь маниулцаар гад даралтын өсгөж өсөөргээд тэр нэг гоё кафег авахуулахын тулд л хүмүүс эсрэг дөрөвд чинь үзээд байна шүү дээ. Тэгсээр гад тийч амар гоё жаргалтаагаар дуусгаад ёо ямар гоё кино вэ. Түрүүн тэгээд энд гоё хүрх гээд ах чинь тэр нэг юм хажуугаас нь цаадаа болоо тэгээд тэр бол өөрөө дүрийн л одоо эсрэг дүрийн одоо өсрэг дүр байхгүй бол тэр одоо мөлийсэн л юм болно шүү дээ тий. Тэгэхээр тэрийг тодтогч өгөх яг хэлээд байгаа чинь тэр байхгүй тий. Мэн ингээд нэг инехгүй ингээд зогсож байгаа нь ер нь нэг цаанаа нэг зэн юу тал та. Тийм аурал тал та. Одоо биднес нөгөө кино биш болохоор ингээд байн гоё тэр инээд смайл гэж минь харж байгаа болохоор амар зөөлхөн хүн байх тал гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр инехгүй байгаа төр бол эвгүй бас. Ер нь би ч гэсэн энэ доор тэг царайтай бол жоохон тойрч гэж явах. Лептэн зогчод лөөдөөс тийм хүн байж бол за дараагийнхын зочлоо гэдэг. Одоо тэгэл хэцүүлдэ одоо хүнийг гадаад үзмжээр нь бас дүгнэнэ гэдэг тий. Би одоо энийг жишээ нь саяны сэтгэлээ кинон дээр оруулж ирсэн шүү дээ. Хүнийг гадаад үзмжээр нь одоо битгий дүгнээрээ тий. Энэний дотор талд ямар их агуу хайр хүндлэл тий. Ямар том зүйлийг хадгалж явдаг юм бэ гэдгийг бас харуулж юу яа гэж бодсон, үзүүлэе гэж бодсон. Тэснээс гадаад үзмжээрээ ингээд хүмүүс манайхан ч бас нэг ихэнхдээ тэгэх гээд одоо бас гайгүй болцсон. Ер нь гадаад үзмжээр нь хараад өстой нөгөө хулиган царайлчаад гэдэг шиг тий. Наад юм аашлал наад чинь юу аачих вэ тий. Ингээд хүйтэй гэдэг нэг юм ойлголт байсан шүү дээ. Одоо бол өнгө өөрчлөгдсөн тий анхаа шиг царайлаг залууч юу хийж магтгүй шүү дээ. Одоо тэгэхээр бол хүнийг тий үзмжээр нь биш одоо амар гоё юм тий мөн чанар дотоод хүнтэй харьцаж харилцаанаас нь юмыг ойлгодог тий хүн нүдийг хараад ингээд хүнийг мэдэрдэг болцсон энэ орчин үед шал ондоо болчиход байгаа байхгүй. Энэ улам илүү юу болоосоо. Олон хүмүүс тийм болоосоо тий. Тэгвэл харах өнцгөр энэ мөн тэгдэг. Тэр хүнийг танихгүй шүү дээ. Одоо Батнаг танихгүй, анхааг танихгүй байж киноны юугаар нь энэ ойлгохтой юм шээ. Гэсэн яриагаа ингээд дамжуулаад яваад тэр нэг жоохон амьдралыг ч гэсэн нэг жоохон муухай юм анзаардаг тий. Инээс нь танихгүй гэж тий. Тий, инээс нь бүхэн нөхөр биш, ууралсан бүхэн дайсан биш гэдэг. Бас яг үнэн баг. Тэгээ ингээд харахад нэг эвгүй царайтай хүн ч бас байдаг шүү амьдрал дээр тий. За энэ ч ястай нэг л харваас эвгүй гар байна да гэхэд амар хүн чанартай амар хүн байдаг шүү дээ. Анх мэдлэхээс айх бол амар гоё урайлах нь тийм хүн байдаг шүү дээ. Тэгээд ингээд тэр хүн ингээд харахад царай төргөн тийм хүртэл амар гоё урайлах ингээд юм яриад байхад л зарим хүмүүс жоохон
хөдөлгөөн төнхрөө үгээд ингээд нэг хардчих гал идэг тийм нэг юм дүнжих гээд идэг. одоо нэг юм болж игэл. мэдгүй одоо тэр тухайн үний байдлаасаа болдго юм уу одоо нийгмийн тийм болгоцсон юм уу тий Сумогийн арилтаар амарх болдгоо маа. Нөгөө сумогоо бол нөгөө дээрс байрлагч. Араа юм аа гэсэн үг шүү дээ. Нэг талаас нөгөө талаас утгаас нь аав нь Би хувьдаа өөртөө бодтол аав гэртээ суугаад бичээд юм кино гарсан. Шалц киногоо айна өнгөрсөн 10 сард нээлттэй тэгээд кино маань одоо театрт хөгжил гарч байна. нэвтрүүлгийн хамтрагчаар Хармоо хүжи Milk Farm. Батнаа маань сая шинэхэн уран бүтээлээ үлгэдэн авлаа. Сэтгэлийн уяа гэдэг киног ард түмэндээ хүргэж байна. Энэ киног хийх анхны тэр сэтэл яагаад энэ киног хийх болсон талаараа миний өгш нэг дэлгэрэнгүй яриач. за энэ сэтэл бол одоо хүүхэд наснаас л эхэлнэ би одоо хөдөө төрсөн гэхдээ хотын унгуу хүүхэд тэгэнгүүт хөдөө нөгөө зун булган явдаг өвөө эмээ дээр байдаг тийм л хүүхэд тахгүй ээжийнхэн ах нараар наг цах нарт дээр одоо тэднийхээр очиж хонь мал дээр сууж те муу хотын муу хулигамин гэж хэлүүлж тийч айгүй их юм сурсан одоо Монгол ах уу гэдэг зүйлийг хэмжээл айгүй их сурлаа шүү дээ өвөөгөө дагаж одоо ах нарыгаа малтан дагж явж одоо 5 6 настайгаас нь ахуулаад зайдан хоньны морин дээр тавиал яв хонд яв гэл хон эргүүлээл тэгэл хэрэггүй чинь нэг юм унчихгүй шиг яваал нэг юм мэтийн ирэн тэгээ сүулдэ өөрөө морддаг болно ч гэдэг юм уу те энэ болгонд ингээд баг багаар нь зааж өгсөөр гал яг моринд Монгол ахуйд бас айгуу дурлцсан шүү хөдөө явахгүй бол зун хичээл тарлаа л хөдөө явлаа гэж хөдөө явна нэг зах дээрээс нэг бакал авч өгөөл тэгэл явуулна тэгэл нэг хідэн ээлжийн ховцтай л өвөө эмээрээ цөлөгдөн тэгэл сумын төв дээр байж ангот аль ирцэн гэвэзтэй гэл нэг хөдөөнөөс нэг орж ирэхдээ намайг төрүүлж орж ирсэн нэг нь хоёр ахын одоо нэг нь аваа явчихдаг тий манай дүүг болохоор нөгөө тал нь аваа явчихдаг ингээл хоёр тийшээ очиод хөдөө чинь жинхэнэ амьдрал үтсэндээ хихэмж сурсан тэр дурсамжин дээр л сэтэрсэн л зүйл л тий толгойд бодож байсан тэгээд тэр дурсамжин дээр юу явж байсан гэхээр хурдан морь унаач хөөгдөгдөг ямар агуу зүйл вэ гэдгийг би өөрөө хурдан морь унжсэн учраас аягүй их мэдэрсэн. Хурдан морь унжсэн юм. Тий, хурдан морь унжсэн. За. Тэгэл хурдан морь унаал одоо их олонч паянтай их гоё мөрөөдөлтэй тий. Хурдан морь унаач хүүхдийн том зорилго бол төрүүлэх штэ. Ер нь бол төрүүлээл ингээд гоё орж ирэх юмсан гэж л аягүй их боддог байлаа. Тэгэл ер нь бол тэр мөрөөдлөөсөө эсрэгээр нь явж илаа. Аягүй их гоё баяа одоодонд орж байлаа. Баяа одоодонд би нэг овооны наадан дээр дааг уралтна гээд. Тэгээд тэр чинь нөгөө нэг бай шагнал нь аюу хөөрхөн 8 сар марлуу овооны наадам чинь болцдог. Наадамнаас хоошоо хичээл сургууль орох болцсон. Тэгэнгүүт нөгөө нэг юм хичээлийн хэрэгсэл өгдөг аюу гоё ихгүй юу. Тэгээд бас нэг хичээлийн хэрэгсэлтэйгээ бас тэр чинь ажил хийгээд хичээлийн хэрэгсэл авах гэдэг чинь хурдан морь унаж журалдаж тий. Тэгэнгүүт надад шанс нь юу юм бэ гэнгүүт аргийн давраа орох боломжгүй. Өөрөө дагаа сургачиж байгаа. Өөрөө дагаа унчиж байгаа. Тэгээ уралдаад ингээд үсрэж мүсэргээ сунгаад ингээ наан бэлтгэл ажлуудаа ин хийгээд хахад л миний даг төрүүлэхгүй тодорхойлоод эхлэнгүүт юу илээ гэнгүүт баяа одоодонд бай шагнал авах юм байна гэж ойлгож байгаа юм чи. Тэгээ бас нэг тийм сэтэл төрөөд овооны нааданд оролцсон баяа одоодон дээр яг л миний даг гарч үзэж байгаа л тэгэл ном журмаараа яг ингээ баяа одоодонд явах хаач боллоо алхаад бүр морд байхгүй болцсон. Тэгээ ингээ алхаж исэн чинь зүгээр давхижсэн нэг хүүхэд 2 3 хүүхэд ингээд морьныхаа амыг татчихад дагныхаа амыг татчихад баяа одоодонд орох гэж зогсцсон. Нөгөө хэдтэйгээ замдаа муудалцаад байгаа юм чи. Явуулдаад шинийх явж илээ шүү дээ. Ташиурдаж өгөөл нөгөөдөл нь явахгүй. Тэгээ бид хэдийг хэрэлцээр очих гэсээр хэтэл энэс хойш дааг байхгүй юм шиг байна гэд баяа одоод энэ өөр хүмүүсийг авцсан байгаа чи. Төлөвлөжсэн ажил байхгүй. Тэгээ бид нар
Хүүе баяа одоодныхаа ирлээ штэ гэсэн байхгүй. Тэгээд Аль хэдийн дууссан шүү дээ. дуус наадан барагдсан чинь юу морь зөр тийч бүх мөх болоод ингээд байг шагналд гартуулагдаад дууссан байгаа юм чи. Тэрнээс сэтгүүлж одоо юу гэдэг энэ киноны санаа байсан. Тэгээд сэтгэлийн уяа гэдэг нь одоо миний сэтгэлд уяатай байсан тэр нэг идея санаагаал 20 онд нутагтаа нэг очихдоо яг манай нагцах одоо үеэлэх маань ярьж тэгээд тэрэн дээрээс бол балж л одоо яг энэ киноны маань сэтэл төрсөнд за энийг ямар ч байсан кино болгоё, зохиол болгоё. Тэгээд бомбертын зохиолчтой зохиолоо өгөөд бичүүлээд тэгэл одоо хувьсэл продакшн вүү платформтай хамтраад энэ кино маань яг хийгдэх өнгөрсөн жил одоо 5 сард ажлууд нь өрнөцсөн байж ила 6 сар зураг авалт эхэлсэн шүү дээ тий. 6 сарын 3-нд зураг авалтаа эхэлж ила тэгэл залуу уран бүтээлч гэдэг юм уу одоо миний энэ сайхан хүсэл мөрөөдлийг маань бас биелүүлээд дэмжсэн одоо энэ байгууллагууд кино урлагийг дэмждэг байгууллага тий уран бүтээлчдийг дэмждэг энэ сайхан байгууллагуудад л одоо маш их баярлалдаг. Тэгээд ямар ч байсан киногоо нээч гэсэн одоо кино театруудаар гараа явж байна. Ийм л түүхтэл одоо бүтсэн кино. Сайхан цаанаас л зам нь айгүй сайхан явсан да. Одуулагч Сомогийн имээ нөөд болчихсон болохоор хуулийн дагуу басрамжийн газарт л очиж таарах нь. Эцэг нь байсаар байтал одоо юу гэсэн үг? Гэхдээ манай цэвэрлмаагаас ямар сураг аж үг байхгүй юу? Хөө минь авч явна гэдэг. Чи ахтай хэлж өг. Зулбсах. Та битүүрийн ажил садаа болно гэж би танд сонссон үлдээ. Ихтэй ном журмандаа бол эхлээд энэ хүүхдийн асуудлыг нэг тийш нь болох хэрэгтэй байна. Чи мэддэг хэрэггүй. Бүр тийм дээрээ тулсан. Энэ балгааас тийж байгаа өчтөн царайлж хад овоо ири мати. Олны үг яах? Өсгөн хүний л заяа. Чи залуу. Сургууль соёлд яв. Балгаж юу гэж хэлэндээ. Чиний тэр балгаж яа бэ? Одоо чиний хэмиг ойлгох хэрэгтэй. Чи бит хоёрын мэдлэгс хитэрсэн. Яча. Би хүүгээ санаад. Үдсэн хүмүүс ингээд сэтгэл сонсож байгаад энэ сэтгэлийн үе киног үдсэн хүмүүс ойлаал гарч ирээд байна. За. Тэгээ нэгт хоёр талаар зэрэг яг нөгөө манай хуучны алтан үеийн нэг сайхан хуучны монгол кинонууд байдаг шүү дээ. Хөдөө ах үйтэй яг л нэг гоё нэг үнэн амьдрал харагддаг тий. Тэгээд яг манай энэ кинонд болохоор зэрэг яг тэр мэдрэмжийг эргэж одоо энэ цаг үед төрүүлсэн дахиж үзсэн байр нэг дахин Үйл явдал нь хэдэн 90-ад оны үйл явдал. 90-ад оны үйл явдал. Бас 70-ад он тэгээ 90-ад оны үйл явдал гарч байгаа. Ер нь киноны үйл явдал байна. Тэгээд нөгөө хуучны киног үзээд өөддгөө нэгэ дахин үзээд л байдаг шүү дээ манайхан бид нар чинь. Тэгээд Томхон камерыг жишээ нь 86 7 8 удаа бараг үзэж байгаа. Тий. Тэгээ үзэхэр л дахиж л үзмээр санагдаад агуудаа үзэж байгаа юм шиг. Тэгээ манай сэтгэлийн үе кино маань бас яг тийм мэдрэмжийг өгсөн. Сайхан уран бүтээл болсон байлээ шүү. Найздаа дахин баяр хүргэе гэж бодож байна. Тэгээд нөгөө киног ер нь яг кино театрт нь үзнэ гэдэг бол шал өөр мэдрэмж байдаг юм байна. Тэгнь. Энийгээс бүр яг энэ нэвтрүүлэг дээр бүр үзэгчдтэй ч гэсэн бүр яг тэр утгаж хэлмээр санагдаж байна. Яг гэрчтэй ингээд гэр бүлэрээ суугаад ингээд кино үзчихэж болно те. Тэгтэл тэнд нэг
яадаг чинь те. Тий. За минийхөө тэр цай тавиад эсвэл наад хоол чинь юу болж ийн гэж сатаардаг. Тий. Яг кино театрт бүх анхаарал одоо ингээд төвлөрөөд ингээд кино эхнээс нь дуустал үзэх бол үнэхээр шаал өөр мэдрэмж байдаг. Тийм учраас үзэгчид маань бас ер нь киног аль болох кино театрт нь яг одоо бүр төгс утгаар нь кино театрт үзэх бол маш өөр мэдрэмж байдаг юм шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд мөн одоо энэ давуу байдлаа ашиглаад өөрийнхөө тоглосон сэтгэлийн үе киног кино театрт нь үзээрэй гэж рекламадаад авъя гэж бодож байна. Одоо энэ телевизээр одоо хамгийн том телевиз 100 инч байлаа гэж бодоход тэгж үзсэн ч гэсэн кино театрт авч байгаа тэр дуу чимээ хүний амьсгал тэр хүний одоо зүрхний цохилт бараг л те тэр амьсгалын чичиргээ эднэрийг чинь кино театраас л авдаг болов. Би бол кино театрт амар дуртай. Тийм шүү дээ. Хувцамцаа сольж яваалга бас нэг эвтэх хувцамсаад бөө ажил. Тийм бөө ажил болно шүү дээ. Тэгж үзэх нь тэр киног бүр дотор нь орсон юм шиг өөртөө суулгаж авна, мэдэрч авна. Тэр киноноос тэр кино чинь ямар ч кино вэ, аимшигын киноч вэ, инедмийн киноч вэ, хүнд ямар нэг юм өгөх гээд л байгаа шүү дээ. Тэрийг 100% авч чаддаг юм бол кино театр. Тэр нөгөө хөгжмийг тайзан дээрээс нөгөө амьд хөгжим сонсно гэдэгтэй яг адилхан юм байна. Хүн одоо юу гэдэг кино театр гэртээ ингээд үзэхээр нэгт ингэж үзээд идэв юм л. Утсаа оролдонгоо үзээд идэв юм. Тийм шүү дээ бас тэгнэ. Эсвэл ингээд далаагаас суудсан. Би бол дээрээ тэрэл ингээд хажууд шиг хөвтсөн. Тийм. Тэгэнгүүтээ ингээд одоо үзэж байгаа ингээд зарим ингээд харахаар гүйлгэж үздэг. Гүйлгэл 11 хэддүгээр сизний дуусгасан ингээд асуухад тэдэн сүлнээс яг үзэж байгааг нь харахаар ингээд 10 секунд ингээд алгасаал ингээд ерөнхий юм ингээд авчаад гой кино шүү гэж байгаа байхгүй. Яг үнэндээ кино театрт кино үзнэ гэдэг өөрөө одоо тэгж гэртээ ингээд яг төвлөрж үздэг хүмүүс байгаа л байна л та. Яг нэг сайхан ингээд орчноо бүрдүүлж ягаад үздэг хүмүүс ч байна. Тий. Гэтэ яг нэг утас оролдохгүй илүүдтэй юм санаа зовхгүй үзнэ гэдэг чинь сатаарахгүй үзнэ гэдэг чинь кино театрт л байна. За тэгээд одоо Батнаа маань үүнээс хойш ер нь бол их завгүй юм бол миний харж байгаагаар их завгүй болж таарах байх. Гэр бүлдээ одоо аав ээжтэй гэр бүлдээ хэр цаг зарцуулж байна. Тий. Одоо ингээд кинон дээр бол ингээд сайхан кино найруулдаг юм байж. Амьдралаа хэр найруулж байна гэж юу? Одоо жоохон хоёлаа нэг дүрээ явчихгүй болов тийм. Яг амьдралыг одоо тэгэл найруулал явж гин гэдэг шиг тий. Одоо найруулна гэх юм уу, авч явна гэх юм уу тий. Одоо хүн болгон сайн сайхныг л бодож байгаа шүү дээ. Үр хөвгтөө сайн яваасаа л гэдэг тий. Тэр бол тэрний төлөө л одоо ажиллаад хөдөлмөрлөл явж гин л гэж байна. Сайн сайхан гэх нь жишээлбэл. За одоо юу гэдэг амьдралд гараад нэг юм одоо хөдөлмөрлөх сурах гэдэг зүйлийг л хичээл зүтгэлж гэдэг юм уу. Тийм талуудыг л суулгах одоо амьдралд тэрийг л бид нар л одоо амьдрал дээр ч юу ч хийж чадахгүй хүүхэд бүтээч үү дээ. Тэр хүүхэд энэ нийгэмд одоо үргэлдээ дуусах үү дээ. Амьдрал цаашаа яаж амьдрах тэр нэг замд унжих үү бүдчих үү гэдэг зүйлийг л бид нар бүрдүүлээ яваад байгаа шүү дээ. Энэ чинь цаашаагаа бол ингээл үр удмаа бид нар тий сайхан үлдээгээд хайтайхан үр удам үлдээгээ явах хансан л гэдэг л юм л зорилго шүү дээ. Тэгж л бодод тийм. Тэгэл үр хөвгтөд сайн сайхан гэдэг нь бид нар одоо мөнгөтэй гэдэг юм уу одоо юу гэдгийг тий баян ийм байх гэдэг ойлголт бол биш шүү дээ. Нэг цаашаа дахиад гэр бүл үүсгээд аваад явхад хүн нэг тийм одоо төлөвшсөн хүнийг бий болгох хаач газардахгүй ингээд нэг ямар ч нийгэмд ороод амьдарчихсан гэдэг тийм л хүнийг л бий болгох чил гэдэг бодлоор л бид ч одоо сургууль соёл өөрсдийн хүмүүжүүлж байгаа байдал ч гэдэг юм уу тий сургаж байгаа юмнууд чинь дандаа л тийм л хөөцтэй л зүйл хэлж байгаа шүү дээ. нэвтрүүлгийн хамтрагчаар Хармоо хүжи Milk Farm. Үнэхээр гоё шүршүүнээр. Батнаа нэг аавынхаа талаар
Яриач. Ер нь Батнаа маань хаана өсөв? Ер нь аль нутаг уснийхаа гэдэг шиг. Манай одоо ааваараа ярил тий. Аав гэх юм бол Төв аймгийн Эрдэнэ санд сумын угуул хүн. Манай өвөө бас Төв аймгийн Эрдэнэ санд сумын угуул хүн. Ер нь Төв аймгийн Эрдэнэ сантын л гаралтай гэсэн үг. Би бол ээжийнхаа нутагт төрсөн. Одоо юу гэдэг лээ? Харьяан одоо Булган гэж явах юм уу тий? Булган аймгийн Бүрг хангас суманд төрсөн. Ээжийнхаа нутагт төрсөн. Ааваар бол Төв аймгийн Эрдэнэ санд. Манай аав одоо насаараа жолооч. Одоо тээврийн жолооч. Тээвэр гэдэг нь нэг автобус бааз гэдэг юм одоо тий? Хүн тээвэр гэдэг юм уу тий? Автобус баазаар л одоо хүмүүжсэн. Машин маш сайн янзлна. Машийг маш сайхан цэвэрхэн эдэлдэг нэг хүн байдаг ш. Ямар гоё. Тэгэхээр тэр бол бишрэн зүйл. Надаас одоо намайг жоохон багтал гараад л нөгөө Паз автобус 24 тий Араб гэдэг машин байлаа, Лада байлаа. 66 байлаа. Тэгэл тэр болгон машинуудыг ингээл янзлна. Тэгэл доогуур нэг өвлийн үтэнд орно хүүхдэл юм хойно. Тэрнээс нь жоохон ингэх маягтай тий. Тэгэл намайг юмд сургачих гал нь шүү дээ. Тийм дэлгүүр аваадах юм газо энэ тэдийн торцоо морцоо гэдэг. Юугаач мэдгүй тэр болгоныг зааж өгнө. Машин техникээ яаж барих ёстой гэдгийг бас айгүй чухал зааж өгсөн. Хүн барих гэдэг тий. Жолооны ард сууна гэдэг ямар их хариуцлагатай ажил вэ? Одоо бид нар ч юм бол Араг одоо нэг Констоийн машинаас л анх сургаж илээ шүү дээ. Багаас угаасаа л тийм л машин байсан баг. Тий, тийм л байсан юм чинь. Тэгээ сүүлд бол манай одоо 3 дугаар бааз, 1 дугаар бааз тэргээд 2 дугаар бааз бүх баазуудын л том автобус. Одоо шугамын автобусанд тий том автобусууд барьдаг байлаа. Одоо санахын Супер 69-аар замын үд дээр одоо нэг мөргөөд байгаа машинууд дунд тий нэг урагшаа гаргадаг хүн гаргадаг байлаа. Тэр дунд манай аавын машин тэр 69-нууд дундаас хамгийн зэмгэрнэл харагддаг байсан. Хот руу ирэхэд л юун тэнд би тэнд очиход пүү ямар амар 69-нүүд вэ? Яа тэгээ энэ дунд ингээд зогсдог юм уу гэж харахад л зогсдог байсан юм уу гэж ингээд харахад л ямар зэмгэр машина ундаг байсан юм бэ? Тий. Үнэхээр толисон Супер 69 ундаг байлаа. Машин барих арга гэдэг ухаан гэдэг чинь зүгээр нэг өрүүлийн ард ингээд явах биш. Бүхэл бүтэн хүний амь насан дээр яригддаг зүйл болохоор айгүй хариуцлагатай ажил. Машин барьж байгаагаар нь хүнийг нөгөө зан төлөвийг тодорхойлдог гэж бас ярьдаг шүү те. Яг үний юм шиг санагддаг ш надад те. Донцлогоо гаргаж явах, нам байж явах гээл ингээл бид нэг жоохон бахад те. Нэг машины кабин цоход нэг өнөр өнөрцдөг те. Тэ нэг тэр өнөрдөг шиг өнөр шүү те. Тэгэхээр гоё шүү те. Гоё те. Тэгээ би нөө өөрөө одоо бодож явдаг юм тэр байхгүй юу. Машины сүвнэрүүдэд аягүй дуртай байхгүй. Тий. Гоё чамир юм те. Тэгээ орс тэрэг мэрэгний те нэг юм одоо хүмүүс цуглуулдаг шүү те. Тэгээд тийм цуглуулъя да гэж нэг бодцсон. Нэг энэ тэнд ингээд яг хиж жижигрүүлээд ингээд хийцэн юм. Тэгэхээр би нэг бас дотроо бодож байхгүй юу. Тийм цуглуулъя да гэж бодож байгаа саяхан нэг аав дээр очисон чинь аав яг ийм жижигхэн юм ногоон Супер 69. Нөө 90 донд нөгөө нэг урагшаа тэр зам үүдээр гаргадаг ус яг ийм Супер 69-ийг авцсан. Тэгээ дуудлагаар зарна гэж фэйсбүүк дээр тэгэхээр нь авцсан гэдэг. Хөөрхөн яг тэр мөөрийнхөө ундаг байсан шиг ногоон Супер 69 авцсан. Тэгээд ингээд галбак хийцэн заяа ингээд тэр ингээд товч юм уу юу юм те нэг юм галгар юм янз янзын товч үз тэрнгээр ингээд наага галбак хийгээд гэрэл мэрэл хасдаг болгоцсон заяа. Яг хуучнараа нөгөө өөрөө машин ямар ундаг байсан яг тийм болгоцсон юм. Хүүхч ингээд яг тэгээ харцсан очисон чинь манай хүүхдийг маа миний хүүхөө энэгээр тоглоорой гэдэг ингээд тоглоулаад байгаа юм. Тэр амар хөөрх юм бэл. Гоё юм. Тээвэрчин гэдэг мэрэгжил хүртэл тийм амар зам дээр тий. Одоо ингээд одоо ч зам хаашааж явсан сайхан болчих тий хөдөөгээд. Яг тэр дээргийн тэр одоо тээвэрчдийн тий. Үед бол өстой нэг замыг тэгж давж туулна нүлийн цас. Тэр өндөр даваа маваа гэж чанартай. Дугаар гарах бол наацхан асуудал ах тий. Би бол гантраа явж дугаар бол хүч юм бэл. Нөгөөдгөө нөхөж чадахгүй. Байн нэг хэд оноол. Бид нэр одоо ингээд том тэрэг нэг 30 машины дугуй солиодох юм бол чадахгүй шүү дээ. Юу өстой. Юу 30 байтхаа одоо энэ жижигхэн би чинь нэг юу лээ жижигхэн хөнгөн тэр үед ч одоо нөө лапалг гэдэг юмар ингэж тий гарч ирээд өөртөө гаргаж ирээд улгаан амраа үрээд наагаад буцаагаад хийгээд өстой ямбитл ноцоостол ингээл хийгээл гардаг байсан. Том тэрэгний жолооч нар бол бүр мундаг штэ тэр 30 машины том тэрэгний
дуу муу солино гэдэг чинь буудна, харвна, тэр төмөр нь үсрэн амар. Би бол хажуудал тэр паз хатуус гэдгээр нь мэдээд байна. Амар хүнд хог. Хүний чаддаг юм гэж агуу нэг гоё юм байх юм л та. Би сая тэр нэг жижиг машин дугаа гарчаад тэгээ одоо бол бүр нөгөө үрж ягаад ингээд чихээ цоолоод эргүүлээд ингээд татаад тэгээ хилчдэг юм байгаа ш. Тэр нэг чадахгүй бүр хаглаа шалчилгаад бүр дуугаа болохоо ойлгоод гэж байгаа. Тэгэхээр би бол хөдөө явах юм бол ганцаар явах юм бол яг өгөх юм бэ. Дугаараа л хүчих юм байна. Намайг хаалт гэх юм бол энэ нөгөө хөдөө хаалцахад л өгчих юм байна гэж бодохгүй да. Тэгэхээр нөгөө мэрэгжил болгон юм мундаг бүр дээд зэргийн юм чадвартай болсон байдаг. Одоо юун тэр тухайн тэр тээврийн жолооч юун дугаар бол багийн шүтний жигсэл ус. Тийм шүү дээ. Ингээл судлахгүй. Ингээл л байж идэг. Тэр чи одоо ингээд бид нар юм хөгжөөд ингээд бүх юм бэлэнчлээд ирэхээр эргээд нөгөө нэг юм амьдрах дархлаа одоо нөгөө нэг юм тий тэсэн гарах тэмцэх чадвар юм дархлаа нь амар сулгаад байгаа. Хэр нэрэл дугаагаараа зогсоход яах вүлээ? Одоо ингээд харанхуу болоход бид нэрээ юу лээ гэр бүлээ яах вүлээ? Ямар ч одоо сүлжээгүй ингээд газар очиход яах вүлээ гэдэг юм ухаан буухад эвгүй шүү. Бас л эвгүйтэй шүү дээ, тий. Тэгэхээр одоо нар сараар одоо нөгөө нэг цагийг баримжаална гэдгээс ахуулаад эхлэн штэ. Хаана галаагаараа хуяах уу, их үү те амьдралд яаж амьдрал энд амьд гарах вэ гэдэг нэг тэмцэлээр очиход бас л хэцүү дээ шүү. Жимхэнэ амьдралдаа нүүц гэсэн үг шүү дээ. Тийм, ийм бодол төрөөд өгдөө. Манайхан хүүхдүүдээ одоо бүх төрлийн л одоо юмд явуулж байгаа штэ. Энэ нь болохоор хитрхи нөгөө нэг юм одоо юу гэдгийг хэл усаар нь мэдээж мэдлэг боловсролын дээшлүүлэн тий. Тэгээ спортын олон төрлөөр хичээлүүлэн ч гэх юм ингээд энэ нь бол хувь хүний ингээд хөгжил мөржил байж болно. Гол нь бас нөгөө нэг амьдрах чадвар тий нөгөө нэг тэр тал руу хүн дагуулж яваад сургах хэрэгтэй байдаг байхгүй. Ядаж л хадаас хадаж сургана гэдэг шиг тий. Шал ондоо юм байгаа байхгүй юм чи. Хөдөө дагуулж яваад хөдөө авчид нэг сар хаяал үзэлтэй хүүхдээ. Ондоо юм болно шүү. Хэцүү шүү. Гэхдээ амар их юм сурж ирнэ. Зүгээр л утсгүй аваачаал нэг сар тавиал үзэлтэй. Юу өөр хүн болчиход ирнэ. Бас л ондоо болно шүү. Хүн болчиход ирнэ. Хон дагуулад нэг өдөр хон дагуулад ингээд хон хариулуулад үзэлтэй. Монгол бас нэг юм ахуу гэдэг чинь өөрөө амар мундаг ахуу юм байдаг. Ахуу ухаан шүү ер нь бол. Өөр гадаад зөндөл хөдөө байна. Гэхдээ Монгол шиг юм тогшин байгальтай юм байхгүй. Ядаж нэг зам дээр гоцоосон нэг хадна хүртэл амар гэртэж байгаа шээ. Энэ одоо хин ирлээ хийцэн юм байна тийм. Тэгэхээр ийм л наацхан ийм юм чинь энэ дотор бас биднээс хойш хүүхдүүд энэ дотор нөгөө яг тусдаа боловсрал спорт бол бас нэг мэрэгчл тусдаа юм тийм. Энэ Монгол ахуй гэдэг юм чинь бас өөр тусдаа юм байгаа шүү. Гэдэг юмыг ойлгох хэрэгтэй юм. Хүн нөгөө юу чадах вэ гэдгээ бас би нэрээ юу хийх вүлээ гэдэг тийм нэг юм юу хийж амьдрах вүлээ, ер нь юу чадах вүлээ гэдэг аягүй сайн өөрөө тодорхойлж. Тэгээд тэрнийхээ төлөө тууштай гэдэг зүйл ер нь л энчээ байж хат тэгэл хүрэндээ ер нь юмд хүрдэн шүү. нэвтрүүлгийн хамтрагчаар Хармоо хүжи Milk Farm. Хашийн ороогоо хадаж өссөн болоод гэдэг юм уу? Байшин сав ингээд барьжсэн гэнэ амбар сав барайл те. Энэ хооныхоо үрийг хүртэл өөрөө хийждэг. Жорлонгоо ухаад, газрын ухаад, дотор талын мотор битүүлээд те. Жорлонгоо босгож бариад ингээд хашааныхаа хаалгыг нэг сольждаг, хашааныхаа банзнуудыг ингээд ингэждэг. Тэр надад амар гой санагдаад. Тэрийг хийж байгаа нэг юм бүтээн байгуулт. Тэрнээс авч байгаа мэдрэмж. Одоо бол яг хуу гайлтаа. зур төслийн гаргаал одоо ингээл захиалал ингээл ирээ барьчихаар байгаад байна шүү дээ. Наад болохоор тэр нөгөө өөрөө хөрөөдөөд хадаад тий нэг юмыг шугамдаж тааруулаад ингээд нөгөөтгөө буруу хэмжээ авчаад гэдэг нөгөө буцаад дахиж ингээд тий нэг юм өөрөө зураг гаргачихад нуруу шугам гаргадаг ч юм уу тий таазаргаар ингээд энэ нэг юм барих нэг юм
амттай санагдаад байгаа байхгүй. Өөрөө Тийм бодчихсон. байшин барин да гэдэг. Тэр нь одоо магадгүй одоо юу гэдгийг зүгээр өөрсдийнхөө амьдрах юмыг барих юм бол жоохон болох юм барих бах. Тэгэхээр тийм биш орчин үеийн юмыг барьчаад хажууд нь зүгээр нэг юм жижигхэн тим нэг юм барьчаад хүүхдүүд ороод тоглож игдөө гэдэг шиг те нэг юм баримаар юм шиг санагдаад байгаа байхгүй. ингээ Батнагийн ингээд яриад хараад энэ чинь нугасаа хангалттай хобби юм байна шүү. Чив дээр хобби хажууд нь маш өөр юм олж авахгүй бол болохгүй юм байна. Юун дээрээс энэ юунаас эхэлдэг вэ гэхээр манай өвөө хөдөөнөөс ирчээд хотод байшин саваа барьмаар гэл ингээл намайг нэг өглөө дагуулаад гарлаа. Тэгээ улаан хооронд гудмаар ингээл явсан чинь заамаа ингээл ингэсэн чинь юух гээд юм бол гэсэн чинь маа гэл байл. Ингээ түүгээд яв гэл гэсэн чинь хатаас түүгээд зэвтэй хатаас. Тэгэл хатаас түүгээд ажиллаа. Тэгээд хатаас түүгээл явангууд нь би бас хичээл тий гэл тэр үед чи 90 онд шүү дээ. Тэгэл ингээл жоохон ичих мэх. Тэгэл өвөөтэйгээ хатаас өвөө хажуудаага болохоор бас нэг юм гоё нуруу гэдэг юм лээ. Юунаас ч нэг юм айхгүй санаа зовоохгүй. Тий, миний хар байгаа. Бит хоёр адуу манад тонно. Голын ирэг дээр жижигхэн майхнаа бариад тонно. Үнэхээр гоё. Юунаас ч яахгүй. Хоёулаа тэнцэн усанд орчих. Гол дээр. Али тий, амар гоё. Тэр хөвшин тий нэг дал мал гарцсан хөвшин байгаа ч гэсэн тий. Дагуулад юм уу хөвшин хүүхэд энэ хоёр нэг юм гээл нөгөө манай наагцах эднэр бас тэгдэг л байсан. Энэ нэг хоёр юм станараа яалтай билээ гэдэг. Нэг нь гөгшөрчсөн, нэг нь хүүхдээр нэг хоёр юм зүрүүд хоёр юм гээд ста дурс зоргоор явж байгаа юм чинь. Миний зоргоор явуулна. А энэ морийг уйе гээл тэнгүүд хоёул. За уйе гээл. Өчрөл уй чинь. Нөгөө сүүл мүлийн боочгсон. Тэгэл уралдуулна би өөрөө он нөгөө маань явахгүй. Тэгэл нэг юм хобби юм гоё яваад эхэлсэн бохоггүй. Тэгээ бид нар нэг юм хатаас түүгээд ингэсэн чинь нэг юм годмонд юм бас нэг юм төмөр утас ороогдсон байсан юм аа. Нэг чигчүүр нэрэтэ ч юм уу нарийнх одоо иймэрхүү л байсан баг. Тэгэл юм төмөр утас муц чирээл бит хоёр чинь шараад хоос манаргаал шаргаа орж ирлээ. Тэгэл манай аа мавч гайхсан тест. Тэгсэн чинь өвөө нөгөө нэг юунууд чинь тэгшил гээл. Хөөс хатаас нь бүгдийг тэгшлээ. Бүгдийг тэгслүүлж ийсэн нөгөө юм машины тосонд хийгээл зэвийг арилгаж байна. Цэвэрлүүлээл. Тэгэл нөгөө нэг юм орооцолцсон юм том төмрийг чинь тастуулаад нэг тастуулаад бүгдийг хэмжээтэй болгож тастуулаад нөгөөдхөө бас тэгшлүүлээд нэгтлийн үзүрлүүлээд төчл дээр байраал. Тэгсэн чинь тэр чинь нөгөө нэг юм паркнд хийдэг оскоп болгоод наачиг хатдаг. Ингэж хатаж зоодог. Тэгээ юм дахираар нь хий чинь дахир ингээд хий чинь. Тэгэл над чинь их юм сургасан. Годмодонд хөдөө сумын төв дээр байж байгаа нөгөө нэг юм энэ тэнд ингээд нөгөө үхрийн арьс марс ингээд хатцсан ингээд хаягдсан байж. Чирээ наачна. Нөгөөд чинь амар өнөртэй шүү дээ. Яах гээд байгаа юм бэ өвөө. 200 пошконд шүү ингээд 2-3 пошконд шүү ингээд шар ус мус хийцэн. Тэр лугаа хийгээд зөөллөөд тэгээд тэдний гарч ирээд татаж ингэж юу яаж гаад хатаагаад тэгээд нөгөө хутгаар жалбит хоёр талаас нь татчихлаа. Бүх өснүүдийг хуулаад тэгээ буцаж нөгөөдхөө хийгээл гаргаж иж хатааж ямар ч үйл явц яваад байгаа юм тий. Тэрийг ингээл хийлгүүл сургаал. Юм сүртэй ингээд нөгөөх нь ваа гэж би чинь өнөр та нарын ингээл ачна тэнцээ чинь юм хэлгээл тэгсээр гаал тэрий чинь сур болгоол илбүүлээд сур хийгээд тэгээ сүулдэ хоёлаа нөгөө нэг төмрүүдээр ийм төмрүүдээр чинь улаасгаж жагаад хазаар байна. Амгаа юм. Морины амгаа юм. Морины амгаа игээд нөгөөдгөрөө хазаар мазаар хийгээд өөст сонирхол дөрвөлөх үст гэж надад ингэж цуг хийж. Тэр амар гоё. Стол нөгөө Монгол амьдралын ахуйтай ойр. Ахуйтай үнэхээр тэгж манай өвөө сурсан шүү. Тэгэхээр би сайн нэг юм ойлголоо. Одоо энэ сэтгэлийн үеэ киног үзчихэд хүмүүс маш их сэтгэл өндөр тэр амьдралыг те тухайн үеийн тэр 90-ад оны үйл явдлыг хараад айгуу тийм сэтгэл өндөр байгаагийн нууцсан дээрээс манай Батнаач өөрөө тэр хөдөөний ахуй амьдралд маш ойр өссөн учраас тэр кинод дээр өөрөө бас тусгаж гүнзгий юм гаргаад өгсөн байна. Тэ өөрөө найруулагч ажилласан учраас яг энэ маш ойр амьдралтай ойрхон байгаа. Тэр нэг гэр доторх ахуй байсан. Орчны тийм яг л харснараа л хүн буулгана шүү дээ. Тэгэхээр тэр бол энэ юм байхгүй гэж зураачтайгаа ярилцаад ханд нэг иймэрхүү байсан шүү. Чи нэг яг энийг ингээд нэг харчих чи дахиад нэг тийм болоод тэр энэ чи яг ийм байсан шүү гэдэг. Надад маш ойрхон байсан учраас кинон дээр илүү тусгаж өгсөн. Яалтчгүй манай Батнаа ингээ яран дээрсэн. Ингээ сонсож хахад маш их ажилсаг хүн юм байна л гэж би бодлоо.
яг хичээнэ тэр чинь одоо хөдөлмөр хүнийг бий болгоно гэдэг үг бас оргууч хэлээгүй. Тэр манай өвөө эмээнэр те аав ээж нар яах гээд юм хэл гэдэг юм. Одоо бид нар бас хүүхдээ хэлэхээр нэг юм боолын нийгэмд байлгаад байгаа юм шиг сэтгэл хүүхдүүд төрж иж магадгүй. Тэр бол өөрөө энэ шал ондоо ухаан байдаг шүү. Ер нь бол хөдөлмөр гэдэг зүйл хүнийг өстой нэрэ бий болгоод те хүн болгоод ингээд одоо манай хоёр багш нар тэгдэг байсан юм шүү. Сургууль төгсөхөд та нар энэ сургуулиас жүжигчин болж төгсөх бишээ зүгээр хүн болоод төгсөх. Тэр чинь бас нэг шатлал явж байгаа байхгүй тийш тий. Нэвтрүүлгийн хамтрагчаар Хармоо хүжи Big Fan. За тэгэхээр өнөөдөр Цунаа ресторанда тий сайхан халуун дулаан яриа өрнүүлээ. Би нэг айгу анх орж ирэхдээ л хэлжсэн гэдэг. Айгу гой тийм тайван амгалан байдлыг мэдэрч ийсэн гэдэг. Өнөөдөр айгу өөрөө ч гэсэн ингээд суух үнэхээр сайхан байна. Дараа би гэр бүлээрээ орж ирнэ тий. Хоёр найзтай амарч байсан. Ийм сайхан бүтээн байгуулалтыг хийсэн тий. Үнэхээр Монголд байхгүй гадны тэр нэг сайхан амт орчныг бүрдүүлж хагаад маш их баярлалаа гэж хэлмээр байна. Цунаа ресторанынхаа амт олонд цаашдынх нь ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Унаа санчрын маань нөр хөдөлмөр хүнд бол шийдсэн байна. Эндээсээ бас үзэн Хажууд нь хатчих. хай нэг үг. Хаяа нэг. Нэвтрүүлгийн маань найлтчгүй хугацаа бас энд түрээд өндөрлөж байна. Тэгээд найзынхаас цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд цаашдын уран бүтээл үргэлж дардан сайхан байх болтугай. Ард түмэндээ хүрсэн сэтгэлийг хөдлөсөн өшөө олон уран бүтээл тойроо гэж найзтай хүсэн ёо. Баярлалаа. Эрүүл бат. Өнөөдрийн яринаас нөгөө сургууль төгсчөөд энэ биеийн дотор насцсан байсан гал гэдэг нэг одоо нэг 100-ны нэг 2% ч юм уу гарсан баг. Цаана 98% нь амар асж байгаа юм шиг надад тийм мэдрэмж төрлөө. Тэгээд маш сайхан асаагаад маш сайхан хүмүүсийн дургу хүрэхээр жүжиглэн дээр чир найруулагчсан дээр чир те хүмүүсийн маш олон гоё юм хүлээж дургуг чүргээд хайрыг чүргээд те одоо Батагийн гарсан кино ямар ч дүр байсан ч гэсэн яаж гарах нь ямар кино байх нь вэ гэд би бол чинь амар хүлээдэг болсон байхгүй. Тийм болохоор энэс хойш ч гэсэн хичээгээр гэж хэлэх дургу мэрэгжлийн хүн хичээж л байгаа юм чинь. Тэгэхээр маш их хүлээлт юу байгаа шүү. Төгсгөлд нь баярлалаа. Төгсгөлд нь яг хуу киногоо одоо бас үзээрээ уриалчих тий. Сэтгэлийн уяа уран сайхны киног одоо Монгол улсын бүх кинотеатруудаар тий Улаанбаатар хотын бүх кинотеатруудаар Дархан Эрдэнэтийн кинотеатруудаар одоо сэтгэлийн уяа уран сайхны кино маань гарч байгаа. Миний бас анхны одоо найруулагчаар ажилласан өөрөө бас тоглосон сайхан уран бүтээл байгаа. Тэгээд та бүхэн миний бас сэтгэлдээ олон жил хийж явсан дурсамжийн маань бас та бүхэн бас аялаарай гэж хүсэж байна. За тэгээд дээр нэг юмыг бүр дахиад нэмэт хэлжмээр санагдлаа. Та бүхэн кино театрт нь зорж ирзээрэй гэж хэлсэн. Шат өөр мэдрэмж авах угаасаа тий хэлхийг хүсэж байна. За баярлаа. Балгаа чи дээр миний хэрмэрийг яах гэж булаж авсан. Харин би чимээг мөрнөөс унчих юм болов гэж бодсон. Юу гэж би мөрнөөс унах вэ? Чи хүүгээ сайн хүн болгож өсгөжээ. Анх хэлд орохдоо ямар үг хэлсэн гэж ээж гэж хэлсэн. Санаа цэвэлмэ. Чамаа хэрэг ирсэн гэж дуулаад. Өдөө болтол хүүгийнхээ дэрэгтээс алхамж холдож үзээгүй хүн өгөөд явуулнаа гэхээр амаргүй л байх.
адилхан. Чи намайг битгий яваач гэж хэлэхгүй яа. Ихтэй одоо хүүтэйгээ хамт амьдрмаар байна шүү дээ. Бид хоёр ч одоо бас нэг хөрхөн жижигхэн гарын бэлэгтэй. Тий. За миний шин гар. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллаж байгуулгаар Хармоо үжи милк фармын бас хамтран ажиллаж бид нэг ивент итгэн ажилдаг. Парк сүв байгаа юм. Эрүүл хүүхэд, эрүүл гэр бүл гэдэг өрөөнд доор. Цэцэг. Мэдэн дээ. Тий. Би ч бүр зорж очиж гэр бүлээр зорж очиж заримыг нь ийдсэн. Тий. Тэгээд сүм авчихсан аахгүй. Манай батнаас тэгээд гүр багасаа цагаа идээд ойрх өссөн. Тэгээд бүр яг үйлдвэр дээр нөгөө юу байсан шүү дээ. Тий. Яг нөгөө фреш цагаа идэ гэдэг утгаараа. Чинь очиж хэрглэж исэн үнэхээр таалагдсан. Амьд бактерийг пермийн уудаг сууж. Хармаа пүчи милк фарм. За маш их баярлалаа надтай. Дараа нь халуун яриагаа бас нэг оройн цагаар үргэлжлүүлье да тийм ээ. Энэ сандлууд амар гой санагдсан шүү дээ. Анх орж ирээл. Нэг юм яг ингээд нэг орой ганцаараа ингээд өстөө нэрээ Япон пив барьчаал ингээд нэг бодлоо суумарч юм шиг тийм нэг юм гоё юм санагдсан шүү. Танихгүй залуучууд те хин яга танихгүй залуучууд мөртлөө ингээд бас нэг гоё нүг яриа өрнүүлээ ч гэдэг юм уу энэ дээрээс юу ч хүсэж болох юм тий гоё том ажлын төсөлч үүсэх боломжтой ингэж харагдаад. Сумогийн арилтаа амарх болох юм аа. Нэг сумогоо бол нэг л ирж барьлагч. Араа юм аа гэсэн үг шүү дээ. Нэг талаас нөгөө талаас утгаас нь аав нь Би хувьдаа өөртөө боддоо аав гэртээ суугаад бичээд юм кино харсан. Шалц киногоо аяна өнгөрсөн 10 сард нээлээ тэгээд кино моноо театрт гарч